За бүгдэнд өнөөдөр энэ өдрийн мэнд хүргэе. Энэ толгонай Иргулаан би Нуржаан гурлаа. Арбын натурал эцэгчил зэрэг гэсэн 7 дугаар ангийн сэдв авсан. За Grasshopper мат дээр ажиллая. Тэгээд энэ кодоо ороод ирээрээ тэгийг холбоосыг чат дээр тавьсан. За 6-7 нот нь орж ирсэн байна. За нэгдүгээр даалгавар бол сэтэлжүүлэх ба хөгжиж зааварчилгаа. Эхний алхамд сурагчийн сонирхлыг татах Grasshopper матын хөдөлгөөнийг заах хэсэг юм аа. За тэгээд хойрдохон бол дараагийн даалгаврыг хийхээс өмнө Grasshopper математикийн гол дүрмийг харъя. Тэгээд энэ үржих дүрмийг хараад дараагийн бодлогыг ширж гүйцэтгэнэ. За тэгээд 6 дахь даалгавар бол шулууны тэгштгэл. Энэ даалгавар бол функц болон графикийн холбоо. Тэгээд энэ үгс нь шулууны коэффициент болох А утгыг өөрчилж өвдсөн шулуундаа давхцуулах ёстой. За нийтдээ 11 даалгавар байгаа. Цог бадрах, цог жадрсан бүгдийг гүйцэтгсэн 100%. Мөнгө зуул 8 дугаар даалгаварт гүйцэтгэж байгаа. Нэм сүрэн 10 дугаар даалгаварт явж байгаа. Толгоноо ях бодоо жамбодоо бүгдийг дуусгасан. Ярман стюарт. За 7 дахь даалгавар бол дараагийн хуудсанд байгаа даалгаврыг хийхээс өмнө энэ зураг дээр дүрмийг сайтар харж яваарай. Энэ 4 дүрм байгаа. Өржих, хуваах, зэрэг дэвшүүлэх гэх мэт. Дараа нь энэ төрлийн даалгавар оруулсан. Өржих дүрм, зэрэг дэвшүүлэх, хуваах дүрм. 3 бодлого байгаа, 3 төрлийн. За 9-р даалгавар бол олон цомгтой даалгавар. Хоёрыг нь зөв болж болно, бүгдийг нь зөв болж болно. Зөв хариултуудыг бүгдэнд сонгоно. За 10 дугаар даалгавар бол ганцхан нэг зөв хуулбар байгаа.
хариулт энийг сонгоно. Монгол Улсын намыг олж 3 намын дөрөв сая байдаг. Энэ намыг бодсон хэрэг зөв шилсэн гэдгийг хэлнэ. Энэ дөрвөн бодолдох байна. Үүн дотор нэг алдаа болсон хэсэг байгаа. Тэр хэсэгтэр сэнгэр сэгийг чирж тавиад тэмдэглэнэ. За бүх хууль нь бүгд 100% гүйцэтгэсэн байна. За бүгдэнд баярлалаа. За нүртэй багийнхан баярлалаа. За